TWR Монгол байгууллагын найдвар доторх эмэгтэйчүүд хөтөлбөр танд хүрч байна. Бид бол Бурхны сайн мэдээ болон Есүс Христийн найдварыг түгээж буй найдвар доторх эмэгтэйчүүд. Эцсийн мөрчөө хүлээж хэвтэж буй өвчтөн үнийг асарна гэдэг айхтар хүнд ажил юм. Өөрийнхөө сэтгэлийн гуниг цочрлыг хоош нь тавиад тэр хүний оронд өөрийгөө л бүрэн бүтэн тавьж үзнэ л гэсэн үг. Яаж ч их ядарч байсан хайртай хүнээ алдах гэж байгаадаа гашуудаж байгаа ч гэсэн өдөр хоногоо хүлээж байгаа хүнээ дэргэд хэрэгтэй бүх зүйлд нь л туслана гэсэн үг юм. Найдвар доторх эмэгтэйчүүд нэвтрүүлгийн өнөөдрийн дугаар маш онцгой цагийг өнгөрүүлэхээр бэлдсэн байна. Тэгээд би гэрлээ байна. Би Жимсэн нэвтрүүлэгтээ хамт байгаарэ гэж хүсэж байна. Тэгээд танд нас барах цаг болжээ гэд мэдчихсэн байгаа хин нэг асрах бас тойглох шаардлага өмнө нь гарч ирсэн үү гэж асуумаар байна. Магадгүй ойр дотны гэр бүлийн гишүүн ч юм уу найз нь ч бас байж болно тийм. Тийм энэ бол үнэхээр өстой амаргүй хүнд даваа. Тэгээд тэр хүн чинь юу хүсэж байгааг одоо сайн мэдэхгүй те амьдралынхаа сүүлийн өдрүүдэд юу хэрэгтэй байгаагааг нь бас мэдэхгүй болохоор ер нь хэцүү л дээ. Тэгээд гэтээ түүнийг хайрлаж халамжлах цаг мөч гэдэг нь одоо бидний хувьд бол маш чухал хариуцлагатай үүрэг юм аа гэж бас бодож байна. Тэгээд Марлаа маань өнөөдөр бидэнтэй ярилцахаар нэг найз ихч байгаа дагуулад ирсэн байгаа. Тэгээд Мэндэ ихч маань 50 жил совилогч хийсэн туршлагатай. Тэгээд тэр дундаа бараг 20 жилийг нь Христэд одоо итгэдэг тийм асрамжийн газарт эмчилгээний сүүлийн шатандаа ирсэн байгаа тийм нэг одоо эцсийн шатандаа ирсэн байгаа гэсэн үг тийм хүмүүст үйлчилж одоо байсан. Тэгээд тэр хүмүүсийг асардаг ажлыг хийдэг гэсэн үг. Тэгээд Мэндэгч маань нэвтрүүлэгт оролцож байгаад маш их баярлалаа. Тэгээд танаас асуух зүйл маш их байна. Тэгээд ирсэнд баярлалаа ихчээ. Мөн Марлаа маань сэтгэл зүйч болохоор Мэндэгчээс хүмүүсийг сүүлчийн замд нь өтгийн өмнөх хасаргааны талаар болоод тэдний сэтгэл зүйн ярилцлагыг ер нь хөтлөөд аваа явах болно өнөөдрийн нэвтрүүлгээр. Тэгээ Марлаа чамд ч бас энэ өдрийн энэ цагийг гаргаж байгаад маш их баярлалаа гэж хэлмээр байна. За баярлалаа Жимсээ. Би ч гэсэн энэ дээр их дуртай. Мэндэгчээ одоо ингээ ярилцлага эхлүүлээ тийм ээ. За эцсийн өдөр хоногоо тоолж байгаа тэр хүний хэрэгцээг нь биелүүлж өөрийнхөө шаналл хариуцлагыг хойш тавих тухай ярьсан шүү дээ. Тэгэхээр энэ заримдаа бол үнэхээр хэцүү шүү тийм ээ. Тийм тий. Их амаргүй даваа шүү. Тэгэхээр өвдчихсэн байгаа хүн маань мэдээж сайн ярьж чадахгүй. Тэгэхээр юу хүсэж байгааг нь яаж мэдэх вэ? За юуны төрөнд өвчтэй байгаа хүнд хэвтэрн таарч байна уу гэдэг их чухал байдаг. Дээр ч юм уу хүнжлийн хуйлаад одоо хөл гар доор нэвж амраах хэрэгтэй байдаг. За өрөөнд дулаахан байна уу, сэрүүхэн байна уу, орон наятайхан байна уу, идэж уух юм тохирч байна уу, тохирохгүй байна уу гэдэл эхлэн штэ. За болж өгвөл тэр хүнээсээ юу хүсэж байгааг нь л олж мэдхийг одоо хичээнэ. Хэрвээ тэр хүн байнгын хэвтэрт байдаг бол бие махбодд нь тусламж арчилгаа заавал хэрэгтэй штэ тийм ээ. За ер нь бол байнга цэвэрхэн байх нь хамгийн чухал байдаг. Биеийн зөөлөн бие угаагчаар ч юм уу одоо зөөлөн юм халуун бүлийнхэн алчуураар арчиж өгөх тийм ээ. Тогтмол шууд амын цэвэрлэх үсэг эзгийг угаагаад самнаад өгчих. За ер нь удаан хэвтэж байгаа хүнд бол ийм нөгөө тосон массаж хийж өгөх нь цусны эргэлтийн дэмжих болоод биеийнх нь чилээг жахан гаргаж өгдгөлдөө. За тэгээд бас нэг чухал зүйл бол ойрхон бие нэгэд нааш нь цааш нь хөдлөгж явах хэрэгтэй. Одоо нэг хэвтэртэй ингээ удаан хэвтээд байхаар тэр хүний биед нөгөө цооролт үүсэх тийм ээ. Бие нь хөшөж чилэх гэдэг их асуудлууд байдаг л да. Магадгүй одоо өвчтэй байгаа хүн тань чадчихвэл одоо босгоод ямар нэгэн байдлаар жахан алхуулах, одоо суугаад жахан гээд биеийнхээ чилээг гаргахад нь тусалж явах хэрэгтэй. За дулаахан сайхан үед бол агаар салхинд гаргаад суух юм бол тухайн өвчтэй байгаа хүний сэтгэл санаанд бол маш их сайхнаар нөлөөлдөг. За хэвтэрт удаан байсан хүмүүс нуралт, цооролт их үүсдэг штэ. Тэгэхээр одоо яаж тэр цооролтоос хамгаалах вэ? За шархуулсан байх юм бол сулхан давстай усаар шархыг угааж болно. Тэгээд ингээд нөгөө боолтын их ойрхон солиод цэвэрхэн боолт хийгээд эсвэл одоо наранд хатаасан тийм нөгөө нарны элчээр ийм ээсэн тийм дэвсгэр даавуугаар ороох одоо их сайн байдаг. Тэгээд тэр ороолтыг
өдөр болгон солих нь чухал шүү. За сүүлийн үед бол зориултын хувцс хүртэл бий болчиход байгаа шүү дээ, юм хөгжөөд. Тэгэхээр чихрийн шижинтэй өвчтөнд бол бас онцгой анхаарах хэрэгтэй байдаг шүү. Цагаан хэрэглэл болон болт хийсэн даавууг яах ёстой байдаг вэ? Болтыг бол шатааж устгадаг. За харин цагаан хэрэглэл орд ирний даавууг нь ариутгаад химийн бодисгүй савнгаар угаагаад наранд хатах хэрэгтэй байгальдана. За өвчтөе хүнийг орд ирний даавууг нь солихгүй эсвэл нойтон удаан хугацаагаар байлгаж бол ёстой болохгүй. За орд ирний даавуу бохирдсон цагаан хэрэглэлийг угаахын өмнө болон дараа нь гараа савнтай бүлээн усаар өөрөө сайн угаах хэрэгтэй. Тэгэх юм бол өвчтөе хүний шарахаар дамжаад бохир орохгүй. За мөн та өөрөө ч өвдөхгүй байхаас бас сэргийлж чадна. Хэрвээ тэр хүний маань өвчин халдвартай юм уу цусаалтаж байх юм бол халдвар авах эрсдэл бас их өндөр болно шүү. Тиймээс ямар ч тохиолдолд дандаа нэг удаагийн бээлийн өмсөж байхыг анхаарах хэрэгтэй. Найдвар доторх эмэгтэйчүүд нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Өнөөдрийн дугаарт амьдралын сүүлчийн хоногудаа хүлээж байгаа нэгийг хэрхэн асрах талаар бид нар ярилцж байна. Тэгээ Марла, Мэндэгч хоёр маань бидэнтэй яг одоо хамт байна. За, хоол хүнсний талаар одоо зөвлөгөө хүсье тийм ээ. За, ямар хоол хүнд хийж өгвөл илүү зүгээр байдаг вэ? За амьдралынхаа сүүлийн шатанд ирсэн хүмүүс бол ер нь л хоол унданд дургу болчихдаг. За тэгсэн ч гэсэн бас өөрийнх нь идэх дуртай байс хоол унд юмын жаахан чулууныг идүүлээ те амсуулаад байх хэрэгтэй. Бас нэг ингээ жаахан идчих гээд нэг сэтгэл санаагаар дэмжиж өгөх хэрэгтэй. За өдрийн 3 хоол хийж өгөх биш. Жааханаар 6 удаа өгөх нь илүү дээр байдаг. Олон удаа ойрхон маш багаар. За тэгээ тэр хоол хүнс нь их зөөлхөн тэжээллэг байх хэрэгтэй. Болж игэл одоо шингэн юм ойрхон багаар бас уулгах хэрэгтэй. Тэр нь цай, хярам, ус, сүү шингэн харшуулж байсан болно. Гэхдээ хитрхи одоо халуун байж болохгүй мэдээж нөгөө талаараа асарч байгаа хүнтэй нэг их сайн идэхийг хүсэхгүй жин нь багасч байвал битгий их шаналд санаа зовоороо ийм зүйл угаасаа л өвчтөе хүнд болдог зүйл. Хэрвээ тухайн хүн маань их өвдөд байвал яг одоо бүх хүмүүст өвдөлт мэдэрдэг үү тий? За үгүй л дээ. Өвдөөгөө тохиолдолд бол өвчин намдах эм хэрэглээд байх шаардлага байхгүй. Өвдөлттэй байх юм бол одоо эмч сувилагчаас нь асуугаад тэр эмийг хэрэгжилж болно. Харин эм нь одоо хэр нөлөөлж байна вэ гэдэг дээр нь анхаарах хэрэгтэй. Яг онсон өөрт нь яг үйлчилж байгаа эмийг олж өгөх хэрэгтэй. За өвдөлт бол хүн бүрт өөр мэдрэгддэг биеийн байдлаасаа болоод. Хэрвээ өвдөд байвал одоо юуны төрөнд дулаан юмар хучаад биед нь иллэг хийж өгөөд за толгой дээр нь хүйтэн алчуур тавьж өгөх, хэвтрийн засаж хөдлөх зэргээр өвчтнөө дэмжиж өгөх хэрэгтэй. За дотор нь муухай оргиод байх юм бол нунтгалсан ургамал үнэртүүлэх юм бол одоо арай дээр байдаг. За зарим эмнүүд бол өтгөн хатах гэдэг болохоор шингэн зүйлийг сайн уулгах. За амархан шингэдэг одоо жимс идүүлэх нь их зүгээр. За мөн хүн дээр бие зас чадахгүй байгаад байвал өвчтөнд одоо бүр нэрмэс болдог. Тийм учраас энэ шингэн бөгөөд амархан шингэдэг зүйлийг хэрэглүүлэх хэрэгтэй. Мэдээж одоо хүнд өвчтэй хүмүүсийг асрах нь их том ажил шиг санагдаж байна шүү. Тийм тэгэлгүй яах вэ? Энэ бол бас их хүнд ажил шүү. Одоо ганц хүн бол хийх аргагүй. Хэрвээ та одоо гэр орны ажил, хүүхдүүд хоол ундныхаа хажуугаар хүнд өвчтэй хүн асардаг бол танд тусламж заавал хэрэгтэй хэн нэг хүний. Өвчтэй хүнийг одоо бүхэл бүтэн 24 цаг асарч тойглох хэрэг гарна штэ. Тэгэхээр найзууд болон гэрийнхнээсээ заавал тусламж гуйх хэрэгтэй. Хэн нэг нь одоо нэг шөнө нэг сахиад өгөх юм уу тийм ээ? Тэр хооронд нь гарч яваад юм хумаа цуглуулах, ажиллаа амжуулах, дуг хийгээд авах. За хоол хийх зэрэгт нь туслах хэрэгтэй болно. Тусламж авахгүй болчихно гэж одоо өөрөө зүтгэх юм бол бас өөрөө ядарч туйлдаад нөгөө хүнээ асарч цувилж чадахгүй болно гэсэн үг шүү дээ. Өвчтэй байгаа хүнтэйгэл адил өөртөө бас анхаарах хэрэгтэй гэж хэлээд байна л да. Тэгэлгүй яах вэ? Яг зөв тэгж хэлээд байгаа. Өвчтөн их удаан хугацаанд хэвтэрт байгаад за чи ихэвчлэн өргөж асраад ирэхээр өөрөө туйлдаа зогсохгүй ядраад нөгөө хүнээ асарч чадахгүй цаашаач үргэлжлүүлж чадахгүй төрөн шүү дээ. За хэрэгтэй байгаа зүйл дээрээ тусламж гуйгаарай.
гуйхад хэн ч гэсэн туслаад өгдөг шүү. Жаахан амраад авах тийм цаг хугацаа өөрт чинь бас хэрэгтэй шүү. Өөр одоо санал болгох зүйл танд байна уу? Нэмэлтээр тийм ээ? За тэгэхээр өвчтэй байгаа хүн туулж өнгөрүүлсэн амьдралынхаа сайхан хэсгүүдийг дурсах, зураг үзэх, хөгжим сонсох зэрэгт овоо сатаардаг л да. Тэгэхээр зарим хүмүүс байгальд гарах, цэлмэг тэнгэр цэцэг навч байгалыг харах, агаарт гарах их дуртай байдаг. Тэр хүн маань юунд их дуртай юм бэ гэдгийг анхаарах хэрэгтэй. За хэрвээ уйлах юм бол битгий айж сандраарай. Тодорхой бус нөхцөл байдал өвдөлт нь их дэлхийгээ хараад тайвширч тэр хүний дотор тийм одоо сэтгэлийн уярал явагдаж байгаа гэсэн хэрэг нэг ёсондоо тайвширч байгаа гэсэн үг. Тэгэхээр бидэнд хүн бүрт нөхөрлөл хамтрал хэрэгтэй байдаг тийм ээ. Ойр зургийн юм хуваалцах, сонин сайхан ярих найзууд, хамт суугаад янз бүрийн юм унших, за айдас урам хугарсан үйл явдал, амьдралаа хуваалцах тийм найзууд угаасаа л бидэнд хэрэгтэй байдаг. Бид тэдэнгүүгээр амьдрахгүй шүү дээ. Тэгэхээр өвчтэй байгаа хүн чинь нэг их ярьж одоо чадахгүй байгаа ч гэсэн чиний тэр хүмүүстэй ярилцаж байгааг сонсох дуртай бас байж болно тийм ээ. Хажууд нь ингээд хүмүүстэйгээ тэр хүнээ ингээд дэмжиж ярилцаад өгөхөд хүмүүсийн тэр сайхан яриаг сонсоод бас тайвширдаг. Өвчтэй байгаа хүн маань их унтаад байх нь одоо зүгээр үү? Мэдээч тийм шүү. Өндөр настай хүн бол унтах нь ер нь их байдаг л да. Сэрхээр нь одоо би хаана яаж байна гэд анхаарад идэж уух юм уу хэрэгтэй. Хэдийгээр одоо хэвтэрт байгаа хүн чинь хагас ухаантай байсан ч гэсэн би хааг нь эргүүлж хөдөлгөөд хуурайлах хэрэгтэй. Тэгэхээр хэн нэгэнтэй хамтраад нэг нь аяархан хажуулдуулж байхад нөгөөх нь дэвсгэр давуу зэргийг хуурайлаад өгч юм уу ингээд бас харилцсан л хамтрах тухай яриад байна. За одоо яаж барих вэ? Яаж эргүүлэх учраа олохгүй байх юм бол өрхийн эмнэлгээсээ сувилагч дуудаа заалгаарай. За өмнө нь настай хүн асарч байсан туршлагатай хүмүүс их байгаа. Тэр хүмүүсээсээ зөвлөгөө авахаас юусоо дургуйцах нэрлэх юм байж болохгүй. Найдвар доторх эмэгтэйчүүд нэвтрүүлэг маань Марла Мэндэгч хоёртойгоо үргэлжилж байгаа лээ. Тэгээд Мэндэгч маань маш олон жилийг одоо сүлийн шатандаа орсон өвчтэй хүмүүсийг асрах ажил хийж байсан. Тэгээд Марла Мэндэгчээсээ асуух одоо зүйл байна уу? Тэгэлгүй яах вэ? За надад хитэн асуулт байна л да. Заримдаа ингээд өвчтөө байгаа хүн дээр очихоос айгаад байдаг шүү дээ, тийм айдаг хүмүүс байдаг. Тэгэхээр тийм хүмүүст өгөх зөвлөгөө юу байдаг вэ? За хүнд өвчтэй байгаа хүнийг эргэхдээ зөвхөн өөрөө байх нь их чухал. Тэгээд нэг их удахгүй байх тэр хүнийхээ дэргэд. Одоо өмнө нь хэлж байсан да өвчтөе хүмүүс өрөөнд байгаа хүмүүсийн ярианд оролцож чадахгүй байсан ч сонсож чаддгаа гэж тийм ээ. Хэрвээ асаргаанд байгаа хүн чинь залуу хүн байх юм бол юм асуух вэ гэж санаа зовох хэрэггүй. Яагаад энэ дэлхий дээр ийм зүйлс болж байгаад бид хариу өгч чадахгүй байж магадгүй л те. Гэхдээ харин одоо их ойр дотн байж амьдралынх нь нэг хэсгийг хуваалцах нь чухал байгаа. Тэр хүнтэй одоо аз жаргалтай дурсамжууд байх юм бол тэрнээс нь хуваалцах, өөрийн баг багаар яриулах ингэх юм бол бас сэтгэл санаа нь тайвширч амгалан бол. Нас орох үйл явцын сүнслэг асуудлын талаар хизээнээс одоо санаа тавьж эхлэх үү? За ер нь энэ талаар бол ер нь цаг үргэлж гэж хэлж болно. Хүмүүсийг сайн сонсох хэрэгтэй. Магадгүй хийгээд өгөөрэй гэж гуйгаад байгаа тэр сүүлчийн захиасын сайн сонс. За бүр тодорхой хүсэлтүүд бас ирээдүйд хийх сонголтын талаар захиа занаагаа хэлдэг шүү дээ. Тэгтэн нэг үг хэлэх гэж жаахан дуугүй болох магадгүй залбирахыг хүсэх вэ. Тэр үед нь мэдрэмжтэй хандаарай. За тэр хүн өөрөө одоо Библиэс нэгэн хэсгийг сонсож магадгүй юм. Эсвэл найз нь нэрээд уншиж өгч болох юм. За пастор ч юм уу чуулганыхаа ахлагчийг зочилж ирэхэд нь дуртай байж магадгүй шүү дээ. Тэгэхээр сүүлчийн өдөр хоногоо тоолж байгаа хүн өөрийнхөө оршуулгын талаар аль эсвэл нас барсныхаа дараа юу болоосой гэж хүсэж байгаагаа маш тодорхой зүйлийг захиж бас магадгүй. Юу ч гэж захиж байсан гэсэн одоо үлдэж байгаа хүмүүс нь биелүүлж өгнө гэдгээ тэр хүндээ ингээд сэтгэлийн дүүртэл сайхан хилээд өгчөж байгаарэ. За Мэндэгчтэй маш их баярлалаа. Үнэхээр одоо бидэнд тус болох зөвлөгөө байлаа тийм ээ. Маш их баярлалаа Марла. Бүгдээрээ одоо нэгэн дууг сонсоод эргээд ярилцлагатаа оръё. Есүс яаж өхлийг ялах хүчтэй байсан тухай
үргэлжлүүлэн бид нар ярилцах болно. Нэвтрүүлэгтээ үргэлжлүүлэн хамт байгаарай. Найдвар доторх эмгтээчүүд нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Тэгээд Есүс хүмүүсийг эдгэж муу сүнснүүдийг хөөж байсан өмнө нь түүхийг бид нар сонсдог шүү дээ. Тэгээд нөгөө Есүс хүмүүст маш их танигдсан болохоор энэ яг хинбэ гэдэг асуулт хүн бүхэнд байсан. Тэгээд нөгөө хүмүүсийн нүдний өмнө тэр хүний хийж боломжгүй одоо хийж чадахгүй зүйлсийг хийж байсан. Тэгээд тэр харж байгаа хүмүүсийн хувьд болохоор үнэхээр үнэмшгийн аргагүй байсан. Тэгээд Библийн түүхийн одоо энэ талаар ярих Библийн түүхийг та бүхэн сонсохдоо бэлэн байна уу? Тэгээд хамтдаа энэ түүхийг эхлүүлцгээе. Синагогийн ахлагч нарын нэг нь Есүстэй уулзахаар хайж очих үед Есүс нуурын эрэгт маш олон хүний дунд байж байлаа. Тэр хүн Магдал хүндэтгэлийн өргөө болох синагогийн ахлагч байсан. Ахлагч Есүсийн хөлд сөхөрж унаад охин минь хүнд өвчтэй байна. Төрхөн очоод охинд минь гараа хүргэж тэгвэл охин минь эдгэж амьдрах болно гэж чин зүрхнээсээ гуйсан. Охин дөнгөж 12 настай байлаа. Есүс тэр хүнийг дагаж явж байтал өөр нэгэн ядуу эмэгтэй тэрнийг саатуулсан. Тэр маш их асуудалтай байлаа. Есүс төр зогсоод тэр эмэгтэйтэй ярилцаад тэрнийг эдгээсэн. Яг тэр мөчөд ахлагчийн гэрээс хүн ирж таны охин нас барчихлаа. Багшид төвөг удах хэрэггүй боллоо гэж хэлдэг. Есүс тэдэнд айлтгүй дээ. Зүгээр итэг охин эдгэх болно гэж хариулсан.
Петр, Яков, Иохан 3 тэрнийг дагаж ахлагчинд очиход хавь ойрын бүхэл хүмүүс цуглжсан гашуудан уйлж байсан. Есүс очоод та нар юунд уйлна вэ? Охин үхээгүй унтаж байгаа гэж хэлдэг. Хүмүүс охиныг нас орсон гэдгийг мэдчихсэн болохоор Есүсийг шоолон инээлтэж байсан. Гэхдээ Есүс 3 дагалдагч болон аав ээжийн дагуулan дотогш ороод охинд гараа хөргөн "Охин минь бос" гэж хэлэхэд охин шууд ундын орноосоо босоод алхаж эхэлдэг. Есүс охинд амьдралыг эргүүлэн өгсөн. Гайхалтай байгааз. За, ахлагч тэрний эхнэр 2 мэл гайхан хоцорсон. Гэхдээ Есүс тэдэнд "Охинд идэх юм өгөөрэй. Харин болсон зүйлийг хүнд хэлэх хэрэггүй" гэдэг. 12 настай охин нас барчгаар одоо тэр ахлагчд нь үнэхээр л хэцүү байсан баг та тийм. Тэр нөө хэдийгээр синагогийн ахлагч нөө тухайн үедээ өндөр албан тушаалтай хүн байсан ч гэсэн охиноо эдгэхийн тулд нөө Иесусийн өмнө одоо сүхрөөд сүгдөөд гуйж шүү дээ тий. Тэгээд чин сэтгэл нь одоо сэтгэл санаа нь одоо үнэхээр хэцүү байсан болоод л одоо түүний хувьд Иесус одоо сүүлчийн найдвар нь байсан баг. Тэгээд Есүсийг дагуулад явж байхад нь дахиад нэг өөр эмэгтэй замд нь яриа зогсчоор одоо тэр ахлагчд үнэхээр хэцүү санагдаад яг дотор нь юу болж исэн болоо тий. Би бол Есүсийн хурдлаараа охин минь чухал шүү дээ л гэж хэлэхсэн баг та. Харин тэгсэн чинь Есүс зогсоод тэр эмэгтэйд туслах хэрэгтэй гэж одоо бодоод идэг тий. Харин ахлагчийн охинд ч бас яг адилхан үн цэнтэй шүү дээ. Тэгээд Есүс гэрт нь очоод хүмүүсийг яагаад уйлаад байгааг асуугаад охиныг нас бараагүй харин унтаж байна гэж хэлдэг штеп. За тэгээд дагалдагч нарынхаа хамт аав ээжийн дагуулад охины байгаа өрөөнд ордог шүү дээ. Охиноо босоод ирэхээр аав ээж нь яас их баярлсан болоо тий. Нэг тэрч үнсээд л нэг байрч үзээд л үнэхээр үгээл итгэхгүй байсан баг та. Харин тэгээ Есүс их л амьдралд ойрхон жишээ бас юм өгсөн байна тий. Нэг идэх юм өгөөрэй, хоол өгөөрэй гэж хэлсэн тий. Тэгээ яг энэ түүхийг харах юм бол Есүс хүмүүст битгий хэлээрээ гэд маш тодорхой хэлсэн байна шүү дээ. Яагаад гэвэл одоо түүнд хүмүүсээс ирэх нэр хүнд Есүст бол чухал байгаагүй гиндээс харж олж байна тий. Хүмүүс өөрийг нь гайхамшиг бүтээгч гэж хараасаа ч гэж Есүс яг энэ үед бодоагүй баха. Есүс бас өөрөө ч инэрэнгүй нэгүүлсэнгүй байгаа зогсохгүй бас энэ гэр бүл тусалж бас шинэ амьдралыг өгөхийг л хүссэн нь хамгийн гол зорилго нь байсан байна тий. Найдвар доторх эмэгтэйчүүд нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Тэгээд Есүс нэг охиныг үхлээс одоо буцаан амьлуулсан тухай бид ярьж байгаа лээ. Гэхдээ Есүс хүмүүсийг үхлээс амьлуулсан түүх энэ ганцхан биш л дээ. Дахиад 2 ч түүх байгаа. Эхлэл номонд Бурхан хүнд хамраар нь амин амьсгал үлээж оруулсан түүх байдаг да. За тэгээд Бурхан би бол ганц Бурхан. Өөр жинхэнэ Бурхан гэж байхгүй. Би ам амьдралыг өгөгч, өхүүлэгч нь би гэж хэлсэн байдаг. Тэгээд Есүс амийг өгч байна. Тэрэнд Бурханы хүч байсан нь лавтай. Хүмүүс ингэж асуудаг штэ. Есүс чирийн нэг сайн хүнээс илүү юм уу? Бурхан өөрөө бидний дунд ирсэн юм уу гэж те. Тэгэд Есүс өөрөө яасан бilé дээ. Өөрөө үхсэн шүү дээ. Тэгэд тэр бол үнэхээр одоо үхсэн. Тэгэд заалмаа дээр одоо цовдлогдож нас орсон гэсэн үг. Тэгээ хүний гим нүглийн шитгэлийг өөр дээрээ аваад тийм. Тэгээд түүнийг нас барахад шарлыг нь хадан булшинд тавьсан байдаг. Гэхдээ ингээд дуусаагүй л дээ. 3 дахь өдөр нь тэр амилсан. Үнэхээр гайхалтай байгаа зү тийм. Тэгээд түүнийг тэнгэр өөд өргөгдөхөд одоо мөнхийн ус руу явахт нь маш олон хүн харсан байдаг. Тэр охины үхлийг харсан Петр дараа нь ингэж хэлсэн байдаг. Тэрээр үхэлд авцаар байх боломжгүй тул Бурхан үхлийн шаналлаас чөлөөлж түүнийг амьлуулсан юм. Есүст үхлийг дийлэх хүч байсан. Есүсийн дагалдагч нар үхэхгүй гэсэн үг биш л дээ. Харин тэрэнд бүх итгэлээ тавих үед үхэл бидний амьдралын төгсгөл биш гэдгийг одоо бид ойлгоно гэсэн үг. За бидэнд мөнх ам өгөгдөн гэж Есүс амласан. Хуучирч муудахгүй шинэ хувцас, шинэ бие өгнө гэж амласан байдаг. Шинэ тэнгэр, шинэ дэлхийг бүтээж хамт амьдрах болно гэсэн. Бидэнд одоо үнэхээр баттай найдвар байгаа үстэй тийм ээ. Тэгэд хэрвээ бид Есүст итгэвэл үхэл бидний төгсгөл биш ээ. Тэгээд Есүс мөнх амийг өгнө гэж амласан. Тэгээд надад маш их тайтаргал итгэл найдварыг одоо энэ үг өгдөг. Би лав үхлээс айхгүй байна. Тэгээд миний эзэн үхлийг ялсан учраас энэхээр энэ итгэл найдар одоо
дүүрэн байна. Тэгээд та бас найдаж бас түүнд итгэж байна уу гэж бас танаас асуумаар байна. Тэгээд бурхан танд маш их хайртай. Тэгээд мөнхөд хамт байгаасаа гэж тэр бас хүсдэгэ гэдгийг бас таас ойлгоосаа гэж бас хүсэж байна. Мөнхийн амийн талаар илүү ихийг та мэдхийг хүсэх юм бол бидэнтэй холбогдоосэй гэж хүсэж байна. Есүсийн тухай мэддэг хэн нэгэн байвал та бас тэр нэгдийг бас Есүсийн тухай ярилцаасай гэж хүсэж байна. За тэгээд энэ цаг маань үгээр өндөрлөж байна. За баяртай. Найдар доторх эмэгтэйчүүд хөтөлбөртэйгээ үргэлжлүүлэн хамт байгаарай гэж хүсэж байна. Баяртай. Та TWR Монгол байгууллагын найдар доторх эмэгтэйчүүд хөтөлбөрийг хүлээн авч сонслоо. Та бидэнтэй холбогдохыг хүсвэл TWR Women of Hope Mongolia Instagram болон Facebook пэйж хуудасаар мөн 9070751 дугаараар холбогдоорой. Нэвтрүүлэгтэй холбоотой таны санал сэтгэлийг бид хүлээн авахдаа баяртай байх болно.